80 гаруй хувь нь одоо 2 сая төгрөг хүрэхгүй залинтай байна. Тэгээ 2 сая төгрөг хүрэхгүй залинтай хүнээс юугаараа гүйгүүлсэн гэж 200 мянган авах гэдэг. Одоо ингээд за инфляц байна. Нөгөө олон улсын нөхцөл байдал түл шатхан гэдэг ерөнхийдөө өртөг нэмэгдээд байгаа. Монгол улс маань логистикийн өртөг өндөртөө. Олон улсын дунджаас 2 дахин өндөр өртөгтэй. Одоо энэ өртөг олон их нэмэгдэнэ. Тэгэхээр энэ цаг үед хүмүүс юу хүлээх үү гэхээр ямар нэгэн дэмжлэг хүлээнэ. Цалингаа нэмэх юмсан. Энтергээд. Тэгэхээр одоо нөгөө нэмэх юм байхгүй. Өгөх юм байхгүй бол ядаж авдгаа багасгах гэж. Өгөх юм байхгүй бол авдгаа багасгах. Өгөх юм бол нийгмийн даатгалыг бол өгчөж байгаа. Эрүүл мэндийн даатгалаа төлчөж байгаа. Дээрээс нь инфляцийн зөрөөг төлж байгаа. Нөгөө логистикийн өртгийг төлж байгаа. Тэгэд цаана гарч байгаа энэ үр дүнд 2 сая гаруй хүн 11 их 80 төгрөгийн хэрэглээний зээлтэй. Эдгээр чинь зээлийнхээ хүүг дийлхээ байж байна. Тэгэхээр авдаг юм багасгаж тэр төгрөгийн одоо ханшны зөрөө энэ орчин нөхцлөөс болоод алдаад байгаа мөнгөний чинь унж байгаа юм алдагдлыг нь ядаж талыг нь татврын юугаар арай нэг жоохон хөнгөрүүлэхгүй болвол тэгээ түлхээ хайчих юм бол их л хүнд байдлаар орондоо л гэж бодож байна. Татврын 1% гэдэг бол зөв юм аа. Энэ шатлал гэдэг одоо засгийн газраас тэр санд болгож байгаа юм сарын 793 мянган төгрөгний цалинтай бол тэг хөв гэдэг бол ерөөсөө дэмжлэг биш байхгүй. 700 мянган төгрөгний цалин олгож явахд угаасаа ямар татвар ярих юм бэ? Тэгэд тэр шатлал яриад байгаа шатлал нь том байх ёстой. Тэр нь одоо нөгөө шатлал байхгүй бүр аж ахуйн нэгжүүд нь утгагүй болоод компани эзэд нь хэдэн тэрбум төгрөгөө цалин гэж гаргаж авдаг. Тийм утгагүй бол яриаггүй шүү дээ. Энэ чинь сая хүн байна. 2 сая төгрөгийн цалинтай. Эднэрийн наад зах нь ийм хүмүүс чинь тэр 1% татвараар авах шүү дээ. Тэгэхээр зэрэг харин дэмжиж байна. Тэгээ санд нийлээд байна. Тэгэхээр энэ тавьж байгаа асуулт болохоор зэрэг тэгээд татврын системээ нураахж байгаа мó гэдэг рүү гэж асуугаад байсан. Тийм болов биш байхгүй юу? Тэгэхээр ерөөсөө үндсэн агуулга бол ийм байна. Энэ дундаж давхаргыг тэлж явах хэрэгтэй гэж яриад байгаа. Тэр нь зөв. Одоогийн байгаа татврын орлогын татврын байж байгаа байдал монголчуудын цалин инфляц олон улсын байж байгаа байдал тэгээд засгийн газраас өргөн барьцаа тэр 793 мянга байх юм бол чөлөөлнө гэдэг байдал нь дундад давхаргыг агшаах үр дүнд үргээд байна. Дундаж давхаргыг ядууруулад байна. 1 сая 2 сая 3 сая төгрөгтэй хүмүүсийг ядууруулад байна шүү дээ. Тэгэхээр дундаж давхаргаа өргөн болгож байгаа бол тэр нийт одоо цалин дээр 80% хүмүүсийн татварыг ядаж нэг болгох хэрэгтэй байхгүй.